Тэгээд яг ингээд талбай руу гарахын өмнө ингээд зогссон чинь хунтноо шүү дээ гэж бодсон. Мацайхан багшийн дэглэлч шүү дээ гэж бодсон. Энэ дэглэлт одоо нэгт орохгүй бол өөр ямар нэг дэглэлт нэгт орох вэ гэж бодсон. Тэгээд за ер нь үнэхээр октод маань хийх юмаа сайн хийгээд үнэхээр сайн фокуслаад ингэх юм бол бараг л нэгийг гусаж магадгүй дээ гэж бодод. Тэгээ ингээ гараад манай хүүхдүүд ингээ бүжиглж байгаа. Тэнгүүд амар бас нөгөө гаднаас харах нь шал өөр юм билээ. Одоо хэдүүлээ чи нөгөө фокуслаад ингээд нэг юм нэгэндээ ингээд төвлөрөөд ингээд бүжиглдэг чинь дотор нь орох бүжиглэхнийг өөр мэдрэмж. Тэр фокуслаа бүжиглж байгаа хүмүүсийг гаднаас нь харах нэг өөр мэдрэмж бүр амар гоё заяа. Яг айл айл нь амар гоё. Би бүр ингээд айл айлыг мэдэрсэндээ ингээд амар гоё баяртай байдаг байхгүй юу. Тэгээ ингээд бүжиглээд дууссан дараа би за энэ мараа угаасаа л нэггийг гусчлаа л гэсэн бүр. Тэгээ би бүр хүүхдүүдтэй ягаа нөгөө аваргуучиг ясал гэж хэлсэн гэдэг. Тэгээ тэр үед оноогоо хараагүй мөртлөө л ингээ бараг ингээ ойлгоцсон. Тэгэхээр ингээд ижлэгийн юмыг харахаар ер нь л үнэхээр сайн тултлын юмнуудаа ингээ хийцэн бол тухайн байрыг ингээ барагцаалтаж чадаад байна.